Сайн бацхан уу манайхаа шинэ бичлэгтээ тавтай морил. За өнөөдөр бүгдээрээ маш сонирхолтой сэдвийн талаар ярилцах байгаа. Бид нар ихэнх үед өөрийнхөө энергийг маш хэрэггүй зүйлд аягүй их зарцуулдаг. Чамааг тоохгүй байгаа залуу, тоохгүй байгаа охин те багын чинь найз ямар нэгэн стресс ерөөсөө буцааж тэр үн цэнийг өгөхгүй байгаа хүмүүст бид нар ингээ хамаг энерги шавхаж өгөөд те тэр зүйлс тэдгээр хүмүүсийг л ингээ дээш нь өргөмжлөөд гэрэлтүүлээд байдаг. Тэр үед биднэрт өөртөө анхаарах, өөрийгөө хайрлах, өөрийнхөө хүссэн амьдралыг бий болгох энерги байдаггүй. Гэхдээ өнөөдөр бүгдээрээ хэрхэн энэ бусдад өгөөд байгаа энергээ эргүүлж аваад өөртөө зарцуулж өөрийнхөө хүссэн амьдралыг бий болгох вэ гэдэг талаар ярилцгаая. Бидний амьдралд ямар нэгэн тийм онцгой хүн угаасаа байдаг штэ. Тэр залуу үнэхээр гоё залуу. Тэр найз маань л маш их гоё. Би энэ найзыгаа л алдаж болохгүй гэх мэт жишээний хин нэгнийг бид нар ингээл маш их өргөмжлөөл гайхалтай тийм гоё хүн болгоод идэг. Яг үннийг хэлэхэд энэ нь бидний энерги гинэ. Яагаад гэвэл бид нар өөрөө бүх тэр энергээ тэр хүн рүү тавьсан учраас бид нар хин нэгэнд дурлахаараа яадаг вэ гэхээр тэр хүний мөн чанарыг ерөөсөө олж харж чаддгүй. Дандаа давуу талыг хараад ч юм уу дандаа ингээд дээгүүр тавиад хин нэгэн болгож хараад идэг. Ва энэ залуу үнэхээр гоё залуу, энэ маш амжилттай явж байгаа залуу. Энэ залуу ийм гоё амжилттай мундаг юм чинь би ч гэсэн тийм байхгүй болохгүй. Бараг би энэ хүнтэй байх эрхтэй болов үгүй болов гэх тий өөрийнхөө үн цэнийг бүр ингээд олж харахаач болчдөг. Энэ байдлыг одоо Америкаар юу гэж нэрлэдэг вэ гэх юм бол rose colored glass зүүцэн байна гэж хэлдэг. Энэ нь юу гэж байгаа вэ гэх юм бол бид нар ингээд эрүүлэр нэг зүйлийг харж чадахгүй ийм цэцэгтэй хаалттай тий нэг гоё ягаан нүдний шил зүгээл тэр хүнийг хараад байдаг. Бүх зүйлийг гэрэлтэй болгож хараад ерөөсөө тэр токсик зүйлийг олж хардггүй. Бидний цаг хугацаа энерги нь бидний хувьд маш нандин хэрэгтэй зүйл. Бид нар энэ цаг хугацаа энерги ямар нэгэн хэрэггүй хүнд зарцуулж байхын оронд өөрлөгөө татаж аваад тэр энергиэрээ бид нар зөндөө олон гайхалтай зүйлийг бүтээж болно. Бас хэдэн өдрийн өмнө Wizardly-ийн нэг орсон подкастыг үзчихсэн баггүй юу? Тэгээд Wizardly болохоор одоо эмэгтэйчүүдийг маш их урайлдаг. Бага наснда гэр бүлийн маш хүчирхийлэлд өссөн. Өөрийнх нь аав нь хүүхдүүдээ ингээд байнга зоддог байсан маш тийм хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн. Ийм одоо дарангуйлдаг аавтай 18 нас хүртлээр амьдэрсэн. Тэгээ 18 нас хүрэхэд нь аав нь одоо ээжийг араар нь тавиад тэг гэрээсээ явхаар болсон. Энэ үед айгүй тийм гоё эрхчлөөтэй гоё мэдрэмж өөрт нь төрсөн гинэ. Гэхдээ маш сонирхолтой зүйл нь юу вэ гэх юм бол өөрт нь ингэж маш муухай ханддаг байсан дарангуйлдаг хүчирхийлдэг хүн амьдралаас нь явах үед Wizardly өөртөө айгуу тэгж хатуу хандаж өөрийгөө хүчирхийлж одоо эхэлсэн гэнэ. Энэ хүчирхийлэл нь биеийн хүчирхийлэл биш ч гэсэн бидний амьдрал дээр маш өөрөөр харагддаг гэж байгаа байхгүй юу? Жишээлбэл хит их идэх ч юм уу нэг бол хоолоо идэхгүй байх, өөрийгөө ерөөсөө хайрлахгүй байх, өөрийгөө би ерөөсөө үн цэнгүй, би тийм, би ийм гэж дандаа сөрөг бодолтой байх. За эсвэл хин нэг дандаа буруутгах. Би тэр хүнээс болоод миний амьдрал ийм байгаа, тийм байгаа. Миний ээжээс болж байгаа, ааваас болж байгаа, тэрнээс болж байгаа гэх дандаа ингээ бусдыг буруутгах хохирогч сэтгэлгээнд байх нь биеийн биш ч гэсэн нэг төрлийн өөртөө хийж байгаа маш том хүчирхийлэл. Энэ үед бид нар өөрийнхөө тэр энергийг яг эдгээр сөрөг зүйл рүүгээ маш их одоо төвлөрүүлж зарцуулж эхэлдэг. Ягаад гэвэл та нар мэдэж байгаа бах та хаашаа анхаарлаа хандуулна яг тэнд таны энерги байдаг. Хүн болгон ямар нэг байдлаар хэцүү зүйлийг туулсан байдаг, trauma хүнд бэрхшээлтэй зүйлийг туулаагүй хүн гэж бараг байдгүй. Гэхдээ бид нар өөрийнхөө амьдралд өөрөө хариуцлага хүлээгээд энийг өөрчилж чадах хүн нь зөвхөн би өөрөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингээд бодоод үзэхэд яг тийм байгаа хгүй юу? Танд хамгийн муухай ханддаг, хэрцгий ханддаг, таны хүчирхийлдэг хүн бол та өөрөө. Яагаад гэвэл та нар бодоод үзтээ та өөрөө эдгээр хүмүүсийг танд тэгж хандахыг хүлээн зөвшөөрсөн. Та үүнийг хүлээн зөвшөөрсөн байна гэсэн үг нь та өөртөө тэрнээс илүү муухай ханддаг, тэрнээс илүү хүчирхийлэлтэй ханддаг бөгөөд тухамшаараа би угаасаа ингэж хандуулах ёстой, би угаасаа ийм л зүйлийг хүртэх ёстой гэсэн тэр бодол дотор чинь байсан гэсэн үг. Хэлбэл одоо миний бичлэг ч юм уу үн цэнтэй байхдаа анхаар өөрийгөө нэгдүгээр тавь, бусдыг хараасаа гүйлэг гэд дандаа тиймэрхүү бичлэг хийдэг. Энэ бичлэг зарим эмэгтэй хүмүүст зөндөө тусалж байгаа. Гэхдээ зөндөө олон бас сөрөг комментууд байдаг. Чи ингэж байж агаад нарциссист болчихвол
өөрийнхөө эсвэл тэ амьдрал дээр ганцхан өөрийгөө хайрал би л гээд байна чи юу байсан гэх мэт жишээний. Тэ хэрвээ та миний бичлэгийг үздэг бол та narcissist биш гэдгийг би 100% мэдэж байна. Гэвэл narcissist хүмүүс нь хизээж бусдыг нэгдүгээр тавих, бусдыг хайрлах, тэ хэн нэгэнд таалагдахыг хичээх гэх мэт жишээний эдгээр мэдрэмжүүдийг хизээж тэ бид нар шиг мэдэрч үзээгүй байдаг. Гадна тэ та бусдыг шүмжилж байна уу, бусдад атаархаж байна уу гэдгийг ч гэсэн хараад үзэх хэрэгтэй. Жишээлбэл би өөрийнхөө бичлэг дээр тэ зарим үед тэр залуу миний араасгүйгээд энэ залуу миний араасгүйгээд бусдад өөрөөрөө тэгэж хандуул гэл айгүй тэгэж ярингууд зарим эмэгтэй хүмүүсийн уур нь хүрсэн байдаг. Чи бол бөөн эго ямар өнгөрөө юм бэ гэх мэт жишээний. Гэхдээ ингэж бодож ийн гэдг нь зүгээр. Ягаад гэвэл тэр үед бид нар зарим эмэгтэй хүмүүс ингэж гоё хандуулж байхад би ч гэсэн ягаад жоохон ч гэсэн тэгэж гоё хандуулж болохгүй гэсэн бодол одоо бидний дотор орж ирдэг. Тэ бид нар хин нэгэнд одоо атаарах чинь ч юм уу те хин нэгнийг шүүмжилж ийн гэсэн үг нь угаасаа тийм байгалийн зүйл, тийм ч буруу зүйл байхгүй. Гэхдээ тэр мэдрэмжээ бид нар ойлгох хэрэгтэй. Хин нэгнийхтэй ямар тийм юм бэ, ямар ийм юм бэ гэд хэрвээ шүүмжлээд атаархаж байх юм бол тэр нь бидний дотор ямар нэгэн зүйл одоо нуугдсан байна гэсэн үг. Гэхдээ бид нар атаархахын оронд одоо тэгэж бодож болно. Би ч гэсэн энэ эмэгтэй шиг байж болох юм байна. Би ч гэсэн тэгэж болох юм байна. Бид нар энэ атаархлаа бид нар өөрийнхөө зориг болгож болно. Жишээлбэл чи гоё үнэхэр хөөрхөн эмэгтэйд атаархаж байх юм бол тэгвэл би өөрийгөө арай гоё болгох гээд үзье. Өөрийгөө арай дээр болгох гээд үзье. Чи тасгал хөдөлгөөн хийгээд ч юм уу те өөр дээрээ анхаарах үед ямар нэгэн байдлаар өөрийнхөө арай гоё хувилбарыг бий болгож болно. Эсвэл чи мөнгөтэй хүнд атаархаж байх юм бол энэ хүнд боломжтой бол энэ нь надад ч гэсэн боломжтой. Би ч гэсэн баян болох гээд үзье. Би ч гэсэн гоё эд баялаг те гоё амьдралыг бүтээх гээд үзье гээд түүнийхээ төлөө хичээх хэрэгтэй. Харин ч эсэргээрээ магадгүй ямар нэгэн зүйлд бид нар атаарах чинь гэсэн үг нь сайн зүйлс. Ягаад гэвэл магадгүй чи өмнө нь зориггүй байсан бол одоо энэ атаархлаасаа болоод чи зоригтой болчлоо гэсэн үг. Тийм учраас бид нар энэ зорилгынхоо төлөө тэмцэж чадна. Харин бүгдээрээ стандартны талаар ярилцъя. Одоо энэ үед ялангуяа эмэгтэй хүмүүс маань айгүй гоё өөртөө ингээд стандарт тавьж сурж эхэлж байгаа. Тэнгүүд бас зөндөө олон одоо эрэгтэй хүмүүс гарч ирж л байгаа юм л да. Эмэгтэй хүмүүсийн шаардлага нь ийм өндөр болсон. Тэгсэн ингэсэн яагаад заавал эрэгтэй хүмүүс тийм байх ёстой гэж, ийм байх ёстой гэж гэх мэт жишээний. Гэхдээ нөгөө талаас нь ингээд хараад үзэх юм бол маш сонирхолтой байгаа байхгүй юу? Эрэгтэй хүмүүс болохоор бүр анханасаа эхлээд одоо хүртэл байнгын өөрийн гэсэн стандарт шаардлагатай байсан. Энэ нь болохоор эмэгтэй хүнтэй туранхай байвал гоё, ийм гоё биетэй байвал гоё, царайлаг байх ёстой, хоол хийх хэрэгтэй, хүүхдэд хижээх ёстой гэд эдгээр стандартууд нь эрэгтэй хүнд бүр ингээд цаанаас нь төрөлхөөс нь л эмэгтэй хүнд тавьдаг энэ стандарт нь байсаар л байсан. Ерөнхийдөө бол одоо эмэгтэй хүмүүс нь эрэгтэй хүнтэй харьцуулах юм бол айгүй зөөлөн тэгээ ямар нэгэн зүйл асуухаасаа бид нар ингээд цаанаасаа жоохон айгүйх санаа зовдөг гинэ. Гэхдээ эрэгтэй хүний байгалийн зан чанар нь ямар нэг зүйлийг асууж эмэгтэй хүнээс шаардахаасаа ерөөсөө санаа зовдгоо. Тэгээ нэг сонирхолтой зүйлийг бас энэ подкаст дээр ярьж байгаа хгүй юу. Хэрвээ эрэгтэй хүмүүс хүүхэд гаргадаг ч юм уу те сарын тэмдэг ирдэг өвддөг байсан бол бүх энэ те хэрэглэл ч юм уу эдгээр бүх зүйл нь үнгүй байх байсан бөгөөд баг ингээд сарын тэмдэг нь ирсэн үедээ ингээд цалин өгж ажилуулдаг массажны саналтай ч юм уу бүх зүйл бараг тийм өөр байх байсан гэж байгаа байхгүй юу. Ягаад гэвэл эрэгтэй хүмүүс зүгээр л тиймэрхүү зүйлийг шаардах одоо тийм зөрөгтэй. Тэгээ миний энэ ярьж байгаа зүйл нь зөвхөн баян мөнгөтэй тиймэрхүү залуучуудтай л уулз гэсэн үг биш. Баян залуу байна, эсвэл masculine энергитэй залуу байна гэдэг нь маш өөр. Магадгүй маш баян залуу байсан ч гэсэн гэр бүлээ хайрлахгүй, гэр бүлээ хамгаалж тэтгэх гэсэн сэтгэлгээ байхгүй бол тэр залуу ерөөсөө masculine энерги залуу гэсэн үг. Эсвэргээрээ те маш тийм баян биш ч гэсэн зүгээр тийм ажилсаг залуу байх юм бол ямар ч мөнгө олж исэн хамаагүй гэр бүлээ тэжээ гэсэн сэтгэлгээтэй байх юм бол тэр залуу masculine энергитэй залуу. Үнэхээр ядуу залуу гэж ямар залууг хэлдэг вэ гэх юм бол одоо жишээлбэл Wizards өөрийнхөө аавыг үнэхээр ядуу залуу гэж дуудаж байгаа хгүй юу. Яагаад гэвэл өөрөө ажил хийхийг ерөөсөө хүсдэггүй байсан бөгөөд эхнэрээрээ тэжээлэгдэг байсан. Тэр эрэгтэй хүн өөрийгөө ч хүндлээгүй, гэр бүлээ ч хүндлээгүй, тэгээд дээрэс нь гэр бүлээ хүчрхийлдэг байсан. Ийм сэтгэлгээтэй залуучууд нь жинхэнэ ядуу сэтгэлгээтэй ядуу залуучууд. Тийм учраас эрэгтэй хүнийхээ хувьд тэр эрэгтэй хүнээс masculine энергийг одоо гаргахын
бид нар шаардах нь энэ нь зүгээр л энгийн стандарт. Өнөөдрийн бичлэгийн маань гол мессеж нь юу вэ гэх юм бол бид нар атаархахынхаа оронд хэн нэгнийг үлгэр жишээ болгож хараад тэр хүнтэй адилхан тэр зүйлд хүрэхийг хичээж болно. За мөн түүнээс гадна өөрийнхөө бүх энэ энергийг чамаас цухтаад байгаа, чамд буцааж энерги өгөхгүй байгаа хүн бүх зүйлд зориулахынхаа оронд өөрлөгөө татаж аваад өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг бий болгож болно. Өрсөндөө амьдраад ч юм уу хин нэгэн ямар нэгэн зүйлийг буруутгаад хохирогч сэтгэлгээнд амьдрсны оронд өөрөө өөрийнхөө амьдралынхаа гол дүр нь болоод бид нар амьдралаа тэр чигээр нь өөрсдөө өөрчилж болно. Тийм учраас өөрийнхөө энергийг хаашин зарцуулж байна түүндээ маш сайн анхаарлаа хандуулаарай. За тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.